Өнөөдрийн дугаараар танилцуулагдаж байгаа шинэ брокер төр хэдүүлээ яаж дансаа нээх вэ гэсэн танилцуулгыг танарт оруулж бэлэн болсон байна. За хэдүүлэнгийнх нь хувьд шинээр орж иж байгаа манай брокер маань VT Markets гэсэн нэртэй брокер байгаад байгаа. За хэдүүлээ VT Markets гэсэн брокер руугаа мэдээж Google дээр VT Markets гэж өгөөд эсвэл vtmarkets.com гэж орж болно. За мэдээж ихэнх гарч ирсэн VT Markets гэсэн хэсэг дээр дараад орчих. За дараад орсны дараа хэдүүлэнгийнх нь хувьд мэдээж Country of Residence гэдэг хэдүүлэнгийнх нь данс нээх хэсэг мэдээж харагдаж байна. За тэгээд хэдүүлэнгийнх нь хувьд Open Live account эсвэл Open Demo account гэсэн хоёр сонголт гарч ирж байна. Мэдээж хэдүүлэнгийнх нь хувьд өөрсдөө капиталаар ярилцахын тулд хэдүүл Open Live account гэсэн сонгож байна. За email гэсэн хэсэг дээр хэдүүлэнгийнх нь хувьд өөрсдийнх нь мэйлүүдийг бичиж өгнө. За мэдээж доотлын пассворд хэсгэн дээр өөрсдийнх нь пассвордыг зохиож бичиж өгнө. За хэрвээ preferred option бол одоо preferred нь optional гэсэн хэсэг дээр байна. Энэ мэдээж таныг удирдах байгаа хүн байвал та мэдээж referral code бичнэ. Хэрвээ таныг удирдах байгаа хүн байхгүй зүгээр брокер дээр арилжаа хийх гэж байгаа бол энэ хэсгийг хоос орхиж болно. Тэгэд мэдээж Open Live account гэсэн хэсэг дээр тав. За бидний хувьд ямар ч брокер дээр нээж орсон бай хэдүүлэнгийнх нь хувьд заавалчгүй хувийн мэдээллүүдийг оруулж өгөх шаардлагатай байдаг. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд first name, last name, gender гэх хэсгүүдийг бүгднгийн өөрсдийнх нь ухаар бүглэнэ. Мэдээж first name дээр Америкийн нэгдсэн улс дээр бол өөрсдийнх нь нэрийг бичээд last name нь говьгоор байдаг тул манайх энийг анхаараарай. За сүүлчийн байдлаар хэдүүлэнгийнх нь хувьд заавалчгүй утасны дугаар шаардлагатай би энэ хэсэг дээр утасны дугаарыг оруулна. Ингээд утасны дугаарыг оруулж өгөөд хэдүүлээ next дарж өгнө. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд ямар сонголтууд байгаа вэ гэхэлэр эхний ээлжинд choose trading платформ гэж байна. Хэдүүлээ trading платформоо сонгож өгнө. Миний хувьд Meta Traders 5 4 хоёулаа байгаа. Гэхдээ миний хувьд Meta Traders 5 нь илүү зүгээр гэдэг. За энэ ч болохоор account type-ийг асууж байна. Ерөнхий стандарт уу эсвэл swap free юу гэдэг хоёр сонголтыг нэмж оруулж өгсөн байгаад байгаа. Стандарт нь болохоор мэдээж энгийн арилжаанд хэрэглэгддэг данснууд байгаа. Харин swap free гэж байгаа нь шүн хонуулах swap-ыг хэдүүлээ маш олон арилжаа хонуулдаг ч юм уу тийм хүмүүст зориулагдсан swap-ны заавалж төлбөр төлөөдөх шаардлагагүй нэг тийм шин зүйл гэж ярихтаар данс байгаа. За ийм хоёр төрлийн данс дөнгөж орохдоо хэдүүлээ сонгож өгч орж байгаа байна. За тэгэхээр дараагийнх нь сонголт нь хэдүүлэнгийнх нь хувьд аккаунтын currency буюу яг ямар хөнгөнд тэмдэгтэр хэдүүлээ арилжах юм бэ гэдгийг хэдүүлэнгээс асууж байна. За тэгэхээр мэдээж хамгийн түрүүнд хэдүүлэнгийнх нь дийлэг хэрэглэгддэг USD Америк доллар. За дараагийнх нь хэдүүлэнгийнх нь хувьд Австрали доллар. Тэрний дараа Britain pound буюу Их Британи улсын pound, тэгээд Канада доллар, за тэгээд еврогоор тэгээд Япон юанаар ерөөдөө бол арилжаалагдах боломжтой 6 сонголт байна. За хэдүүлээ мэдээж дефолт буюу USD-гээр сонгоод дансаа нээчихье. За мэдээж энэний дараагаар хэдүүлэнгийнх нь хувьд заавалчгүй дансны пассворд үүсгэх шаардлагатай бөгөөд хэдүүлээ дансных пассвордыг яг энэчний бөөлж өгч болно. За хэдүүлэнгийнх нь хувьд мэдээж пассвордыг тодорхой хэмжээний стандарт шаардлага тавьдаг. Between одоо 8-аас 15 characterтай байх ёстой. Ядчил ганц дугаар байх ёстой. Тэгээд мэдээж ядчил ганц хамгийн ихэнд ч юм уу дундаа ч юм уу томоор биц үсгтэй байх ёстой. За тэгээд ядаж нэг танигдах тэмдэгтэй байх ёстой. За тэгээд дараагийнх нь хэдүүлэнгийнх нь хийцүүлэх болохоор энэ бокс хэдүүлээ заавалчгүй чеклж өгөх ёстой. За энэ нь болохоор хэдүүлэнгийнх нь хувьд мэдээж юу нэг гэрээ байгаад байгаа.
VT Trader буюу одоо ямар ч брокер дээр данс нэхэд тавигддаг шаардлага буюу дээрээс нь хэдүүлэнгийнх нь хувьд тавигдж байгаа хууль дүрмийг хэдүүлэн энэчнээс харж сонгож болно. Хэрвээ хэдүүлээ хууль дүрмийг нь уншмаар байгаа бол энэ цэхэр хэсгүүд дээр дараад хэдүүлэн уншиж болно. За энэ тохиолдол төр хэдүүлээ болсон бол submit дарах болно. За энэний дараагаар хэдүүлэнгийнх нь хувьд заавалчгүй баталгаажуулалт хийх ёстой байдаг. Баталгаажуулалт гэж байгаад хэдүүлэнгийнх нь хувьд 18 нас хүрсэн байх ёстой. Тэрний дараагаар proceed to ID verification эсвэл deposit now гэсэн хоёр сонголт гарч ирж байна. За хэдүүлэнгийнх нь хувьд proceed to ID verification гэж орсон дээр бах. Яагаад гэвэл хэдүүлгийн чинээс өөрсдөө үнэлэхнүүдийн зургуудыг дарж оруулаад баталгаажуулах хэрэгтэй байдаг. За proceed to ID verification гэж дараад орцгоо. За let's get you verified. Follow simple steps below. За хэдүүлэнгийнх нь хувьд continue on this device, continue on phone гэсэн хоёр сонголт хэдүүлэх байна. Тэгэхээр хэдүүлээ утсаар холбогдож орох юм бол мэдээж QR-аар утсан дээр уншуулж ороод хэдүүлээ утсан дээрээс шууд зургийг дараад явуулчих болдог. За миний болохоор одоо миний компьютер дээр өөр дээр нь миний ID-ний зураг байгаа учраас хэдүүлээ continue on this device гэд өргөжлүүлцгээе. За мэдээж I consent to processing my personal data. За ерөнхийдөө бол би өөрийнхөө хувийн мэдээллийг оруулахдаа зөвшөөрж байна гэсэн хэсэг дээр тарж байна. За мэдээж select type issuing country of your identity document. За хэдүүлэнгийнх нь хувьд юу гэж байгаа вэ гэхээр аль орныхон бичиг баримтыг оруулах чагааг сонгоод бичиг баримтаа аль төрлийн бичиг баримтыг оруулах чагааг сонгоод өгөөрэй гэж байгаа. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь мэдээж Монгол улс дараагийнх нь ээлжин дээр ID card. За driver license бол мэдээж жолооны үнэлэх, ID card иргэний үнэлэх, residence permit гэдэг нь болохоор энэ Монголоор дээр байдаг орсон сууж байгаа хаяг, passport гэсэн дөрвөн сонголт байгаа. Хэдүүлэнгийнх нь хамгийн амар нь болохоор ID card байдаг учраас хэдүүл ID card нэрээ өөрчлөлцгээе. За ID card-ын дээр болохоор хэдүүлээ хоёр хэсгийг заавалжгүй оруулж өгөх ёстой байдаг. Уртлын хэсэг, дээрээс нь артлын хэсэг гэсэн хоёр хэсэг байгаад байгаа. Мэдээж зургийн хэлбэрээр оруулж өгөх ёстой байдаг. Тэгэхээр хэдүүлээ мэдээж front side-аа сонгоно. За ингээд иргэний үнэлэхийнхээ уртлын зураг, дээрээс нь артлын зургийг оруулж өгснөхийн дараагаар хэдүүлээ continue гэсэн хэсэг дээр дарж өгнө. За verifying your personal information гэдэг нь одоо бид нар таны хувийн мэдээллийг шалгаж байна гэсэн утгатай. За verify your profile has been verified гэх юм бол таны данс дээрс профайл чинь баталгаачлаа гэсэн үг байгаа. За тэгэхээр энэний дараагаар хэдүүлээ яах ёстой вэ гэхээр хэдүүлээ home page-тэйг танилццгаая. Яг ямар шаардлагатай юу байгаа юм. Хэдүүлэнгийнх нь одоо хамгийн дөрөнд харагдаж байгаа нь хэдүүлэнгийнх нь шинээр нээсэн бас буюу одоохондоо $50 кредит нэтийг планцсан тийг тэгээд leverage 500 харьцаад 1. За type нь болохоор стандарт SDP сервер болохоор VT Market Live 2 гэсэн сервер дээр явуулж байгаа тасыг ихэдээ бол харуулж байна тийм ээ. За ингээд VT Markets дээр та амжилттайгаар өөрийнх нь дансыг нээсэн байна. За VT Markets маань өөрөө маш олон боломжуудтай байдаг учраас хэдүүлээ энэ боломжуудтай илүү их танилцахыг хичээх болно. За VT Markets дээр данс нээсэн хүмүүстээ баярлалаа.